Энэ талаар урьдчилан зодож байгаа шинэ оноо од хиймэртэй угтаарай. Орчлонд аз жаргал гэдэг бол оргилын хүрээ залуусаа сэтгэлээр дулаан итгэлээр дүүрэн шинэ оноо сайн угтаарай. Зүр чамгүй сайхан бүхэн зүрлээ чамд би арж авал хүсье. Ирж буй 2011 онд гэр дүүрэн гээдээ сэтгэлийн жаргалтай яваарай. За ингээд өнөөдөр залуучуудаа манай нээлтийн ажлыг эхлүүлж монголчуудын холбооны тэргүүн оюун шиг тайсны өрн зарж энэ өдрийн шинэ цэнгүүнийг эхлүүлэхийг өргөсөж байна. За баярлалаа. Оюун шиг холбооны шинэ тэргүүн Сайн байцгаана уу монголчуудаа, сайн байцгаана уу нутаг нэгт ахан дүүсээ. Та бүхнийг бидний урилгыг хүлээн авч энэ сайхан үдшийг хамтдаа өнгөрүүлэхээр энд цуглан ирсэн юм. Та бүхэнд баярсан талархснаа Онтарио мужид дахь монголчуудын холбооны нэрийн өмнөөс илэрхийлье. Тэгэхээр бидний түүх гэдэг бол үнэхээр бас бодоход богинохын юм шиг боловч бид одоо аль хэдийн энэ сайхан оронд түүхээ бичиж эхлээд байна. 1997 онд хамгийн анхны гэр бүл Онтарио мужид суурьснаас хойш одоо 200 гаруй монголчууд Торонто хотод ажиллаж амьдарч сурч байна. Холбооны анхны санаачлагыг холбоо байгуулах анхны санаачлагыг Дарь Базар Гамбол Батлагэр ах нар гаргаж түүнээс хойш Гамболд Нямдаш Батлагэр нар энэ холбооны үйл ажиллагааг дасгалгүй явуулж ирсэн. Миний би өнгөрөх 11-р сард холбооны тэргүүнээр та бүхний итгэлээр сонгогдож одоо энэ сайхан албыг цаашид өөрийнхөө багтай хамт өргөжлүүлэн авч явах тийм хариуцлагатай бөгөөд хүнтэй үүрэг надад оногдож байна. За тэгэхээр юуны өмнө мэдээж өнөөдөр ингээд шинэ он гарахад цөөхөн мөч үлдэж байна. Тэгэхээр бид өнгөрөх онд юу хийж бүтээсэн, ер нь ямар амжилттай байсан гэдгээ дүгнэж сэгнэж байгаа. Та бүхэн хэрвээ санаж байгаа бол саяхан энэ оны 5 дугаар сард зохиогдсон Канада улсын хэмжээнд одоо бүх мужуудын сагсны аврах шалгалт тэмцээн зохиогдсон байгаа. За энэхүү тэмцээнд манай ботлого ахлагчтай сагсны баг анх удаа одоо аврагаар шалгарч Торонто мужийн нэг хүндийг одоо Канада улснаа гаргасан сайхан амжилтыг үзүүлсэн мэлээ. За түүнээс гадна мэдээж дандаа бид амжилттай байгаагүй. Мэдээж хожигдол гэдэг бас заримдаа амжилтын одоо үн цэнтэй байдаг. Энэ жил мөн анх удаага манай монголчууд Азийн холбооны нэрэмжит одоо урлаг спортын наадамд оролцож бас тодорхой хэмжээгээр Монгол гэдэг нэрийг одоо гаргасан та бүхнийхээ нэрийн өмнөөс нийт баг дамжтай баярын мэнд хүргэж байна. Баярлалаа. Тэгэхээр манайх одоо холбооны баг гэдэг бол ганцхан биеийн их ажлыг бол явуулна гэдэг бол үнэхээр амаргүй. Бид бол тодорхой хэмжээний баг бүрэлдэхүүн ажиллаж та бүхэнд энэ их ажлыг одоо аль болох хүрсэн хэмжээгээр явуулахыг зорж байгаа. Одоогийн байдлаар бид одоо холбооныхаа веб хуудсыг сайжруулах, за мөн одоо иргэдийн шинжилсэн бүртгэлийн формыг аль хэдийн зохиож одоо вебсайтн дээр удахгүй байрлуулах гэж байгаа. За мөн дараагийн нэг том арга хэмжээ гэх юм бол энэ 1-р сарын 2 дахь 7 хоногийн одоо нэм гаргаас эхэлж манайх бол одоо заахыг тогтмолжуулан авах гэж байгаа. Тийм учраас нийт монголчууд та бүхнийг бидний үйл ажиллагааг дэмжиж за энэ заах авах үйл ажиллагаанд одоо байнга тогтмол идэвхтэй оролцож байгаарай гэж уриалж байна. За мөн дараагийн бидний зүгээс авч хэрэгжүүлэх хамгийн гол арга хэмжээ бол мэдээж Монгол руугаа чиглэсэн үйл ажиллагаа байгаа. Тэгэхээр энэ цаашдаа гадаад харилцаагаа өргөжүүлэх зөвхөн монголчуудын дунд биш, зөвхөн Онтарио мужийн дунд биш, Канада улсад цаашдаа ер нь одоо Монгол улсынхаа хэмжээгээр чиглэсэн тодорхой хэмжээний үйл ажиллагааг явуулах гэсэн зорилготой байгаа. Тэгэхээр энэ үйл ажиллагааг ганцхан бид явуулж чадахгүй, та бүхний чин сэтгэлийн дэмжлэг одоо тусалцаа бол маш их хэрэгтэй гэдгийг та бүхэн ойлгож дэмжиж тусаарай.
Тэгэхээр энэ жил бол өөр бас бидэнд тохиолдсон хамгийн сайхан зүйлсийн нэг гэвэл манай одоо ажиллаж амьдарч байгаа 6 гэр бүл маань шинээр бүл нэмсэн байгаа. За тэгэхээр юуны өмнө Батхүүгийн гэр бүл, Төвшөөгийн гэр бүл, за мөн болон Жоржийн гэр бүл, Асухбаатар, Дүлгөөн, Сэр хотынхаа гэр бүл нарт одоо шинэ хүнтэй болсонд нь холбооныхаа нэрийн өмнөөс болон монголчуудынхаа өмнөөс баярын мэнд хүргье. Монголын өрс маш олон болтугай. Ингээд та бүхнийг энэ өдөр бидэнтэй хамт сууж, бидэнтэй хамт энэ сайхан үдшийг үнэхээр сайхан сэтгэл хангалуун өнгөрүүлээрэй гэж хүсэж байна. Тэгэхээр үнэхээр шинэ жил гэдэг бол цаанаас биднэрт нэг шинэ зүйл бүхнийг авчрах тийм сайхан тийм утга агуулмжтай байдаг. Угтан ирж байгаа 2011 он та бүхний минь ажил амьдралд шинэлэг шинэ хамгийн сайхан бүхнийг авчрах болтугай. Та бүхэнд баярлалаа. Ouais.